За сайн байцгаана уу хүмүүстээ. Баасан Цэрэн багш нь байна. Тэгээд эсэлтийн ерөнхий шалгалтанд одоо энэ мэрэгчлэр ажиллаад 10 гаруй жил болж байгаа тодорхой бас зөвлөмжүүдийг таа хөгт төрөх гэсэн. Тэгээд шинэ сургагчийг өнгөрсөн жилийн маань урсан жилийн сургагчид гарсантай холбоотойгоор 19 оны эсэлтийн ерөнхий шалгалтын материал бол за энэ 11 дугаар ангийн сургагчээс ерөнхийдөө 60%, за 10 дугаар ангийн сургагчээс 40% ирсэн байж байгаа. За ерөнхийдөө за одоо сонгон судлах хичээлийн хөтөлбөрөөр болохоор одоо цөм хөтөлбөр болон сургалтын одоо хөтөлбөрийн одоо жишгийг энэ хөтөлбөрүүд дарах юм бол 12 дугаар ангид бас энэ социолог логик гэсэн судалгадгуунууд шинээр орж ирсэн байж байгаа. Тэгэхээр эдгээрийн номуудыг бас үзээд ерөнхий ойлголтуудаас авал зүгээр ах гэж багш нь үзэж байна. За тэгээд системтэй бэлтгэвэл хамгийн гол нь энэ хоёр сургагчийг сайн өөрийн болгож аавна. За тэгээд тестүүд гэх юм бол эсэлтийн ерөнхий шалгалтын тестүүдийг эмэгтэйцэн одоо боловсролын үнэлгээний түгээс гаргасан ном байж байгаа. За нэргүй багш шалтан цэцэг багш хоёрын 1000 тест ном байж байгаа. За мөн одоо сүүлд сандаг очиж багш гаргасан ном байж байгаа. Тэрийг ашиглаж болно. За өмнөх жилүүдийн материал байж байна. За мөн одоо системтэй хамгийн гол нь бэлтгэхэд бидний тав санал болгож байгаа ухаалаг мэдээлэл технологийн нэрмийн бидний аппликейшн бүтээж байгаа. Тэгээ нөхөө аппликейшн болохоор сурагч та одоо жишээ нь мат нийгэм ресурс байлаа гэхэд нийгэм хичээлүүдүүд миний одоо цахим хичээлүүдийг үзээд яг тэр хичээлийн дагуу ерөнхий ойлголтод онлын мэдлэгүүдэд тодорхойлтуудаа доор цахим хичээл үзсний дараа дахиж баталгаж аваад үүнийхэн дагуу эсэлтийн ерөнхий шалгалтын Bloomfield болон Bloom-ийн таксономийн төвшөнтэйг хийгдсэн. Өмнөх жилийн материалууд болон яг одоо шинэ тестүүдийг багшийнхаа одоо боловсруулсан тестүүдийг та бүгд ажиллаад ингээ баталгаад явах боломжтой. Тэгээ нийгмийн ухааны хичээл бол нийгэм судлалын хичээл бол дотор маш олон шинжлэх ухаанууд, том шинжлэх ухаанууд өөртөө агуулсан байдаг. Олон гадаад нэр томьёо, гадаад олон эрдэмтний нэр, онлын нэр томьёонууд гэдэг нь ерөнхийдөө ингээд уншаал ойлгочтой тийм амархан хичээл бол биш. Тийм учраас энэ хүн дотор ойлголтуудыг энгийнээр би таалт өгч чадна. Тэгээд энгийнээр системтэй бүгдээрээ хамтдаа явах юм бол энэ жилийн эсэлтийн ерөнхий шалгалтыг амжилттай өгч чадна гэж